Ерөнхий сайд Зандаа шатар өнгөрсөн бяам гарагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн эфирээр 3 цагийн турш иргэдийн асуултад шууд хариуллаа. За энэ үеэр 11 төв болон цахим суугаар дамжин иргэдээс нийтдээ 9677 санал асуулт ирсэн нь олон нийтийн анхаарал хүлээлт ямар өндөр байгааг харуулсан юм. Тэгвэл ерөнхий сайдын иргэдэд өгсөн тайлбар хариулт хэр бодиттой амлалтууд нь хэрэгжих боломжтой эсэх сэдвийг сэтгүүлч Улан Баярынуудад хүндэн онцолж байна. За ерөнхий сайд Зандаа шатрын 3 цагийн өгсөн ярилцлага бол зүгээр нэг асуулт хариултын бус. За ерөнхий сайдын хувьд өөрийн засаглалын 2 дахь үе шатанд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан, олон нийтийн өмнө анх удаа задлан танилцуулсан, улс төрийн дэмжлэг сольсон чухал мөч байлаа гэж дүгнэж болохоор байна. За нийтдээ бол 9677 иргэн санал буюу асуулт тавьсан. За энэ дотор бол дотор нь задлж үзэх юм бол эрүүл мэндийн 5, за бизнес татварын орчны 2, цалин тэтгэврийн үнийн өсөлтийг хүндсэн 6%, за орон сууц ипотекийн зээл амьдрах орчныг хүндсэн 2%, за боловсролын 4%, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг хүндсэн 5%, за уул уурхай асуудлыг хүндсэн 6% байлаа. За ингээд дотор нь хамгийн ихэнд анхаарал татсан зүйл бол зэд сайд нарын томилгооны асуудал байсан. За энийг ерөнхий сайд тайлбарлахдаа ерөнхий сайдаар томилогдсон цагаас хойш улс төрийн 1000 гаруй томилгоог цомогтгож 16 дэд сайдыг оронд нь томилсон. За энэ бол чиг үүрийн давхцалгүй. Дээрээс нь бүтээмж хяналтыг сайжруулна гэж тооцож энэ дэд сайд нарыг томилсон гэдэг товч бөгөөд тодорхой хариултыг өгсөн. Данхаац орон томилгыг цомготгож байна. Гэтэл 100 хүн цомготгоод 1 хүн ажил хийх орон тойрон хэмжээ болно шүү дээ, тийм ээ. Хяналтын бүхэл бүтэн тогтолцоо хяналтын менежерүүд гэдгүүдийг өөрчлөөд бид хяналтыг нэгтгэж чанарын өөр түвшинд орж байна. Энэ дэд буюу орлогч сайдгүй дэлхийд ямар ч улс байхгүй. За гэхдээ бодит байдал дээр бол энэ улс төрийн шагнал, за дэд сайдын нарын чиг үүргүүл давхцсан хэвээр байгаа. Төсвийн хэмнэлтэж харин ч улс төрийн эвслийг хадгалах хэрэгсэл болж байна. За мөн яг ямар бодлогын үр дүн гарсныг тоогоор харуулж хэлээгүй. За дэд сайд нар бол яг ямар үр дүн гарах вэ гэдгийг ч хэлэх боломжгүй юм бодит байдал дээр байгаа. За хоёр дахь том асуудал бол тэтгэвэр, үнийн өсөлт, цалин тэтгэврийн өсөлтийн асуудлыг ярьсан. За ялангуяа тэтгэвэр дээр ерөнхий сайдын хэлсэн үг бол тэтгэврийг 50% нэмнэ. За ингэхдээ бол энэ 50% нэмэхэд 2.1 их найт төгрөг шаардлагатай. За доод хэмжээг 1.5 сая төгрөг болгоход бол 4.5 их найт төгрөг шаардлагатай байна. За ингээд 70% нэмэхэд 2030 он хүртэл 70% өсгөн үе шаттайгаар гэж хэлсэн. За гэвтэл санхүүгийн бодит байдал дээр нийгмийн даатгалын сан 1.2 их тая төгрөгийн алдагдaltaй. За дээрээс нь нийгмийн даатгалын сан алдагдaltaй хэвээр тэтгэврийн сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадваргүй. За 4.1 их найт төгрөг шаардлагатай гэсэн боловч энэ нь бол улсын нийт төсвийн 5% тэнцвэрхүйц хэмжээний мөнгө байгаа. За ингээд ерөнхий сайд бол тэтгэвэр, цалин тэтгэврийг цаашид нэмэх асуудал дээр тодорхой шийдэл гарц хэлсэнгүү. За санхүүгийн их усрыг тодорхой хэлсэнгүй. Үннийг хэлэхгүй бол одоо сайхан нэмээд ах шиг сайхан юм алга байдаг бол тэгэхээр бид бодит нөхцөл байдалтай тулгуурлаж эдийн засгаа тэлж төрөлжүүлж инфляцаа ханшаа барьж ээж энэ зорилтуудыг хэрэгжүүлэх шийдсэн. За дараагийн асуудал бол нүүрсний хулгай асуудал. Ялангуяа нүүрсний үнийн өсөлт экспорт бол 16.6 дахин өссөн, ашиг нь бол 2 дахин нэмэгдсэн гэдэг тоо үзүүлэлтийг ярьсан. Гэхдээ бодит байдал дээр экспортын нэмэгдсэн ч орлого нь бол буурсан хэвээр байгаа. Яг өнөөдөр үндэсний статистикийн хорооны Монгол улсын нийгмийн эдийн засгийн 2025 оны гүйцэтгэлийн урьдчилсан тайлан дээр бол нүүрсний экспортын орлого 2.9 тэрбум ам.доллараар буурсан гэдэг тоог хэлж байна. За ингээд экспортын хэмжээ өссөн ч ашиг бол доктортой биш гэдгийг ерөнхий сайд хүндсэнгүү. За мөн тээвэр логистикийн зардал өссөн, уурхай өөрийн өвтөг нэмэгдсэн гэдэг асуудлыг бол ярьсангүй. За нэмээд бүгд нарыг Хятад улсын зах зээл дээр бол нүүрсний эрэлт болоод нүүрсний үн бол 30-аас 40%-аар буурсан, цаашдч буурах ийм хандлагатай байгаа. За тиймээс үл тэтгэвэр цалинны одоо нэмэх санхүүгийн их усруу нүүрс байж чадахгүй маа гэдэг нь бодитоор харагдаж байна. Онцгой нүүрсний орд газар дээр онцгой дэглэм тогтоосноор экспорт 16.6 дахин нэмэгдэж өөр шиг 2 дахин сайжирсан. Энэ ч учраас нүүрсний үнэ гэж унаад байсан ч гэсэн саяны тэтгэвэр тэтгэмж цалин өсгийг нэмэгдүүлэх их усрыг бид бий болгож чадлаа. Гэхдээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 100 тэрбум хүрэхгүй. Тэгэхээр тэрнээс
100 их найт хүрэхгүй. Тэгэхээр 100 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүн доос 70 их найдыг алдах боломжгүй. Манай нийт экспортын хэмжээ 15 тэрбум доллар. Нүүрсний экспортын хэмжээ. Тэгэхээр ер нь бол хулгай байгаа юу гэж байгаа. За хоёр дараагийн асуудал бол авилгын асуудлыг иргэд маш их хүндсэн. Авилга албан тушаалын хэрэг маш ихээр одоо шалгаж байгаа гэж байгаа боловч хариуцлага тооцож байгаа нь хэд юм бэ гэдэг асуудлыг тавьсан. За авилгын үзүүлэлтийг бол ерөнхий сайд тайлбарлахдаа нийтдээ 320 албан тушаалтан нэр холбогдоод 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийтдээ 98 тэрбум төгрөгийг хураасан, 580 тэрбумын хөрөнгө оруулалтыг битүүмжилсэн байгаа гэдэг зүйлс тайлбарыг хийсэн. За тэгвэл бодит байдал дээр авилгын үзүүлэлтийг засгийн газрын тодорхойлсноор Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 80 төгрөг гэж тооцох юм бол авилгын алдагдал бол дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7% хүрч байна. За харин ингээд жилийн алдагдал нь бол 4-5 их 80 төгрөг байгаа. Хураасан мөнгө нь дөнгөж 98 тэрбум гэхээр нийт алдагдлын 2% ч хүрэхгүй байгаа юм аа. За тиймээс авилгатай яг бүрэн тэмцэж чадчихэв үгүй бол үгүй, том улс төрч ял авсан уу гэвэл бас үгүй гэдэг хариулт бодит байдал дээр байна. Ингээд систем яг өөрчлөгдсөн үү гэвэл бас үгүй, эргэлзээтэй гэсэн хариулт бодит байдал дээр байгаа юм аа. За засгийн газраас авилгатай тэмцэх зорилгоор нэгдүгээр хэрэгцээ орчинг боловсруулах. Авилгын хэлний эсрэг хуульд ил тод болох хуулийн дээр зохиц өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар 16% эзэцийг өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт бодиттой тодорхой ажлууд явагдаж байгаа. Бид нар шатыг дээрээс нь эхэлж шүүрдэг зарчмаар авилга баялагын улгаатай тэмцэх ажил тууштай үргэлжилж байна. Мөрдөн байцаах шатанд явж байгаа ажиллагааг бид тэр болгон зарлаад байж болдгоо. Гэхдээ ганцхан жишээ дуртахад 581 нүүрсний нууцлсан гэрээ гэлтэд болгосон. За ингээд дараагийн асуудал бол хот төлөвлөлт төгжрлийн асуудлыг иргэд нэлээд хүндсэн. За ерөнхий сайд хариулахдаа бол зөв бодлогыг тайлбарсан. Таранбай, метро, дүүжин тээвэр гэх мэт бодлогуудыг л урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Одоо нийслэлээр эрх мэдлийг шилжүүлсэн гэд санхүүжилтанд нь тодорхойгүй, бас хизээ ашиглалтанд орох нь хугацааг нь бас тодорхой хэлж чадаагүй. За ингээд хамгийн чухал өгүүлбэр юу хүндсэн бэ гэхээр Улаанбаатарт хийх хөрөнгө оруулалтыг төвлөрлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна. Тиймээс 21 аймгийг үе шаттайгаар хот болгох, ялангуяа Эрдэнэт, Тархан, Өвөрхангай аймгийн хар хорон сумыг хот болгох ийм бодлогыг баримталж байгаа гэдэг тайлбарыг ерөнхий сайд хэлсэн. За яг бодитоор хэрэгжиж эхлэл басан зүйл бол Дорноговь аймгийн Замын үд сумыг 6 сарын 1 гэхэд хот болгох, хотын статустай болгох үүрэг даалгаврыг ерөнхий сайд өгсөн. За эргэцэн хувьд одоо шаардлагатай баримтчгуудыг бэлдээ гэдэг үүргийг өгсөн. Ийм одоо ажилт нь бол эхэлсэн явж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод бие даалгаж эрхийг нөхцсөн. Өөрөөсөө бас бонд гаргах, бие даасан одоо байдлаар хөгжих боломжийг нөхцсөн учраас харьцангуй одоо аймаг нийслэлд бол ялангуяа нийслэлийн бие даа хөгжих эрхийг олгоцсон юм байна. Гэхдээ бидний ойрын үед улсын хурлаар хилцүүлэх гэж байгаа төлөвлөлт чиглэл бол төвлөрлийг бууруулахын тулд аймагуудад эрх мэдлийг өгөх. Аймгийн төвүүдийг энэ 6 дугаар сарын 1-ээс эхлэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг мөрдүүлж аймгийн төвд хот болж өгөх ёстой. За дараагийн асуудал бол эрүүл мэндийн салбарыг тойрсон. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой асуудлыг иргэд нэлээд хөндөж асуулт тавьсан. За тэгвэл ерөнхий сайд энэ дээр 2.6 их 84-ийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт шийдэж өгсөн. Нэмэх нь эмч нарын цалин 30%-аар нэмэгдүүлсэн гэдэг бөөрийнхөө хариултыг өгсөн. За тэгвэл бодит байдал дээр эмнэлгүүдийн үр арилаагүй, эмийн хангамж тасалдсан хэвээр за иргэд хувийн эмнэлэг рүү одоо зорж байгаа хэвээр байгаа юм. За энэ бол бодлого биш. Удирдлагын хямралд хамгаалахсныг бол ерөнхий сайд зандан шатар хүлээн зөвшөөрсөнгүй ипотекийн зээлийг авахын тулд 2 жил хүлээж байна гэдэг асуудлыг иргэд маш ихээр хүндсэн. За тэгвэл ерөнхий сайд хэлсэнчлэн орон сууцны банк байгуулж цаашид шийдэн баялагын сангаас ипотекийн зээл шаарддаг хэвгүй суурийг одоо гаргана. За ипотек тойрсон арилжааны банкудад үүссэн авилгын асуудал, авилгын сүлжээг бол таслан зогсооно гэж мэдэгдсэн. За тэгвэл бодит байдал дээр баялагын сангийн чөлөөтүүдэд үлдэгдэл тэг байна. За ипотекийн 1 жилийн хэрэгцээ 1.2-оос 1.5 их 80 төгрөгийн хэрэгцээтэй байна. За жил бүр барилгын үн 25-аас 40%-аар өссөн ийм үзүүлэлттэй байгаа юм аа. За гэхдээ эндээс бол ерөнхий сайд тоог нь бол худлаа арайгүй. Гэхдээ боломжгүй зүйлийг боломжтой мэт иргэдэд одоо өндөр
хүлээлт үүсгээд байна гэдгийг бодитоор хэлэх шаардлагатай байгаа юм а. За ингээд ерөнхий сайдын хариултаа бодиодлыг дүгнээд хэлэхэд бол улс төрийн хувьд ерөнхий сайдын Зандан шатрын 3 цагийн шууд ярилцлага ухаалаг шийдэл байлаа. Өмнөх ерөнхий сайдад бол иргэдтэй их хаалттай байсан. За харин эдийн засгийн хувьд бол хэд өөдрөг тоонуудыг хэлж байгаа нь бодитоор хэрэгжигдүүл эрсдэлтэй гэдгийг харуулсан ийм хариулт тайлбарууд байлаа.